Hi guys, шинэ бичлэгтэй тавтай морил. Удаан хугацааны дараах миний нэг өдрийн бичлэгтэй тавтай морил. Би чон камеранда тасгах шиг байна. Ингээд камер руугаа харж ярих ёстой ч гэсэндээ ингээд дэлгэц рүүгээ харчих гад байх юм. За тэр ч одоо цаг 1 болж гин. Тэгээд би 3-аас хичээл тахгүй юу. Тэгээд баг манай эндээс хичээл рүү баг цаг 30 минут явдаг. Ер нь төвжрэл энтрээ тооцоод учраас одоо гэрээсээ гарыг. Тэгээд удаан хугацааны дараа миний нэг өдрийн бичлэг болохоор би өнөөдөр унтах хүртлээр бичлэгээ хийн. Тэгээд яг юу болж юу хийдимэн үзье бүгдээрээ. Гэхдээ би өнөөдөр нэг хичээл тахгүй юу. Тэгээд 3 цагийн лекц байгаа. Тэр үед болохоор ингээд баг 3 цаг ингээ юу ч хийхгүй хийцгүрэн баг бичлэг байхгүй гэсэн үг. Тэгээд сургуулиэрээ яг багш яг өөдөөс ингээ хараа иждэг болохоор өөдөөс ингээ камера бариад бичээд чадахгүй байх гэж бодож байна. Тэгээд ямар ч хэлсэн хамаг чадлаараа өнөөдөр бичлэгээ хийнэ. Тэг бичлэгтэйгээ хамтаагаарай. Энд одоо амар хүүтэрсэн өнөөдрөөс эхлээд хүүтэрж байгаа мэлээ. Тэг тийм учраас оролтоо зүй. Би малгай цам зүмсэн чинь энэра. Оо инoo дэх уу. Яг юм яа. Ямар солиот юм бэ? Ачийн солиот юм шиг юм байдаг юм байна. Яж үсээ яах вэ? Та үсээ гарч ирэл ирээд ирэхгүй. Ирэхгүй биз. Нүрчээс ингэ даах шиг юм болоо. Өгтийн үс бүр хайр харцаа. Тэгээд би баг замдаа үсээ өөрөө гаргаад явчих واخа. Өдрөө одоо шууд гарцгаая. Цэвэрлэгчээ аваад бодож байна. Энд ямар ч хүүтэн байсан ерөөсөө өвлийн готол нэг хүмсдэггүй пүүзл өмсчдэг. Өмнө жилийн өөртөө авсан юм аг байгаа л да. Гэхдээ энэ амар муудсан байлээ. Би ингээд энийг өмсөө явах гэжсэн байхгүй. Тэгсэн чинь бүр ингээд жайж ицсэн заяо. Тэгээ ямар ч тухайхгүй. Бүр амар муудсан байлээ. Тэгээд энэ бас амар халтардаг байхгүй юу. Тэгээд за гэрээсээ гараа явж байна. Манайх нэр ийм лифттэй шүү дээ. Аюу дэжгүй байгааз. Тэгээд аюу цөөхөн хүмүүс л амьдэрдэг гэж бодоод байгаа. Нэг амар лифтэн дээр нэг очир дараа үүсэл тэгээд идэггүй башгүй. Өглөөнөөс ерөөсө гэрээсээ гарахгүй байж байгаад гарсан чинь агаар бол nice вэ. Нэг хүүтэн биш нөө гэхдээ өчигдөр аюу хамгийн сүүлийн дулаах өдөр гэсэн бохгүй. Тэгээд өнөөдрөөс эхлээд амар хүүтрэн гээд тэгээд би амар хүүтрэх юм багсан чинь бас гайгүй. Нэг амар хүүтэн биш байна. Гэтэл нэг тийм амар сэнгэнсэн хүүтэн заяа Солонгос. Одоо 3 минутын дараа метро ирэх нь вэ. Би зэ метрогоо алдчихлаа гэж одоо дайгаадсан чаашгүй. Амжилттай йогосоо буцглаа. Одоо хатуусандаа сунаа. Сургуулийн хатуус одоо 2.5 гэж ирэх юм байна. Одоо 2.8 болж байна. Тэнгүүд хангалттай амжиж байгаа байх. Сургуулийн хатуу буусан сууж явахаар амар гоё идэг. Ер нь. За тий сургууль дээр очиад гоё гэлс гоё талах идэ. Би амар гоё талах идмээр юм. Хичээлдээ орохоос өмнө талах иднэ. 3 цаг лекц сонсч суух учраас сайхан юм идэд. Сэтгэлээ бэлдээд орно. Камер толцсон ч амар гоё нөө. Үнэхээр би гоё байна.
Йоо манайхаа би уг нь кофе уухгүй гэж бодсон сахгүй өчтөр уусан юм чинь. Тэгсэн чинь би сарнаандгүй сая кофе авчихлаа. Йоо авснаа харуулъя. Энэ хоёр нийлээ 5500 онолсон. Кофе нь аягүй хямдхан 2500 гэж хэлсэн. Тэгээд одоо нэг газар суугаад идэе. Микээ зүүж ярих айгүй хэцүү юм. Йоо, яж амар салхис хэллээд байна. Дотор орч идэх гэхээр бичлэг хийж чадахгүй юм шиг санагдаад тэгээ гадаа сайхан сууж байгаа идэх гэж бодлоо. Йоо, би нэг хурдан идэж үзмээр байна. Тэг микээ яаж зүх вэ? Айгүй бичиж байгаагаа амар микэн дээрээ толгой яриад тах үү. Би бол махын мэдмээр байсан тэгсэн. Өглөөнөөс хойш нөө талах бодогдсон болохоор гоё амт юм байна. За ашгүй багш амар гээд тэгээд юу яж ин дэлэмдуулаад гэлс гараад юм мэдэх чинь би амар өлсөөд байна. Өө энэ крем болцсон энэ амар муу харагдаад байна. Юм мэдэхгүй л амар өлсөөд байна. Махын юм мэдмээр юм байна. Тэгэхгүй бол өглөөнөөс ч дандаа талах идсэн болохоор ерөөсөө идсэн болохгүй. Гадаа амар хөтөн байна манайхаа. 50 идэж чадахгүй мэн алхангаа идэг. Яа, за хичээл тарчлаа. Явж ийн ашгүй их тарчлаа. Уг нь 6-аас тарах хэрэгтэй. Тэгээд 5 15 гэд тарцсан. Дараа 7 хоногоос нөгөө нэг сүүлийн шалгалт эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд шууд хичээл амарна. Одоо шалгалтаа өгчих юм бол хичээл амарлаа. Одоо гэртээ 6 өнгөрөөгөө л очих байх л та. Одоо амар гоё нэ. Одоо ингээ гоё цасарвал бүр гоё доо. Ашгүй гэгээ тасраагүй хахад гар идэрлээ. Манайх ч одоо уулан дээр идэх сургууль шүү дээ. За. Тэг би чадвал сургуулийн хатуусан суух байх. Тэгтээ сургуулийн хатуусан тэрэж сууж чадахгүй юм шиг байна. Өчигдөр би сургуулийн хатуусан сууж ийсэн чинь яг над дээр ирээд суудлан дүүрээ тэгээд ахиж хүүхэд авахгүй гэд амар азгүй за яг над дээр ирээд би яжаа мамаг л оруулж ирсэн гэж бодож байсан чинь яг надаар таслагдд юм да. Тэгж азаа үзхүү эсвэл шууд хатуусан суух уу? Шууд хатуусан суух юм бол нөгөө ингээ хатуус чи ингээ буудлалган дээр зогсон. Сургуулийн хатуус болохоор шууд крем яг хүртлээ зогсдог байхгүй юу? Тэгээд ямар ч гэсэн хатуусан тасуулаа. За явгасаа буугаад гэртээ ирлээ. Одоо гэрлэгөө алхаад эргээл орлоо гэдэг шиг. Бараа эргээд орлоо гэдэг шиг. Жохо алхаад орлоо. Сая метронд амар сони юм боллоо гэж. Би сая ингээд нэг сүүлийн нэг буудал ингээд суудал гараад тэгээд би ингээд суусан бохгүй юу. Тэгээд юм бодохгүй цүнхээ зүгээр ингээд хажуудаа урдаа ахгүйгээр хажуудаа ингээд суцсан. Тэгсэн чинь миний ажил сууж исэн нэг ах миний цүнхийг шууд амар миний өрлөө ингэж амар түлхээ тавьсан. За тэгснэ тэр ахыг өөр ингээ алцаад суугаад ингээ хамаг зээ эзэлсэн заяо. Тэг
Тэгээ би бүр ингээ гайхаад амар эвгүй мэдрэмж өгд юм бэ. Нэг тийм доромжлогдсон ч юм мэдгүй. Би тэгээ баг ойлгочихлаа сая. Амар хэцээ эзэлж сууж иж миний муу нэг нэмхэн цүнхийг миний өвдөглөө шууд амар түлхээд тавьсан гээ одоо. Тийм дураарч ах шиг. Тэснэ өөрөө бүр ингээ амар халцаагаа суудсан цаа. Би нэг ингээд ууралт юм гэснээ энд чи амар тэнэг мэдрэл муутай галзуу хүмүүс зөндөө байдаг болохоор за яхав гэж бодод. Үгүй сонин хүмүүс байх юм гэж байгаа тас. За одоо гэртээ ороод хоол захиалж идэнэ. Эсвэл золбоо хоол хийсэн байвал хоол идэнэ. Юусэн ч байт. Тэгээд би одоохондоо нэг хүлсгүй байна. Кимбаб идсэн болохоор ёо би сүнс шиг юм. Аим шиг харагдчих. Дөрөв давхраас бууж ирж байна. Хүн бууж ирж магадгүй юм шиг байна. Хүн байсангүй сая. Би сая юу ямар тохиргой ч юу. За бата зүрлэлцсэн. Мэдэрч байна. Эртээ орж ирлээ. За одоо бүгдээ хоол захиалъя. Юу идэх вэ гэвэл би нэс харуулж болохгүй болохоор тэний тий. Юу идэх вэ? Чантайгаа мэд. Кимчи би бас ойрдохгүй кимчи идмээр байгаа. Кимчи жим гинэ. Кимчи жим нь болохоор арай шүлгүү гэх юм. Тэр юм шүлгүү ирээд байгаа хгүй юу? Баян хоол захиалж иддэг л дээ. Хаяа нэг намайг нөгөө оройр тарсан үед за хоолоо захиалаад идэхдээ бичлэг хий заяа. За хоолоо захиалсан. Чикен захиалсан байдаг юм бодож. Тэгээд маргааш хичээл дээр нэг даалгавар байгаа хгүй юу? Тэрхтээ аягүй сонд юу? Бодлого бодохгүй юу? Тэгсэн чинь тэр бодлогын нэр номон дээр байгаа. Бид тэрийг бодож ирэх гэсэн. Тэгээ би гайхаад хийх ёстой юу? Хийх үү яах вэ гэж бодоод гайхаад байж л бэ. Тэгээд өнөөдөр орсон хичээл дээр бас юм уншсан номоо талаар бичнэ гэсэн байхгүй юу? Энэ номон дээр юу гардаг яадаг гэдгийг нэрнэ гээд. Тэгээд надад бизнесийн талаар уншиж байсан ном байхгүй. Тэг би яах вэ гэж бодоод тэгээд нэг YouTube дээр зөндөө тийм бичлэгүүд идэм билээ. Бизнесийн талаар номны талаар ярьсан бичлэгүүд. Тэгээд тэр дундаас уншиж хагаад сонсож хагаад нэг ном болоод бичье. Тэгтээ энэ даалгаврыг багш одоо харах юм л уу ингээ бүр балбио тавина гэжээс ахгүй юу? Тэгсэн чинь дараа 7 өдрийн шалгалттай. Нэг балбио энэ төр тавих хударсан баас тий. Тэгэхээр бас хийх ёстой юу бас эргэлзээ. Яаж ил хийхгүй байж байгаа гэдэг. За тэр ч яг одоо 7 цаг 28 минут болж байна. Би өлсөхгүй байна ерөөс. Гиз амар дүүрэн байгаад байна. Яриа л их мэдсэн юм шиг байна. Тэгээд тэгсэн мэт хоолоо хүлээгээд байгаа байхгүй юу? Манайхан цаг хугацаа ямар хурдан би энэ дээрд орж ирээд хэлэлтээс харалцсан байна. Өнөөдөр түрээсээ төлөлөө анхны түрээсээ гэж орж ирсэнээс хойш. Яа бас чанга шүт 730 мянга. За тэр ч. Тэгээд өөр юу хэлчих вэ? Дижайт болсон ч амар гоё юм байна. Бичлэг хийх цаанаас юм урамтай заа тэгэл ингээл хурдан бичлэг хиймээр санагдал. Би уг зөндөө юм бичсэн байгаа л да. Гоё чанартай гэсний хэдийг нь оруулаад тэг зүгээр үлдснийг нь болохоор өөрийнхөө дурсамжилгаа хадгалж байгаа гэх юм уу. Дижайт болсон ч үнэхээр гоё наа. Намайг солонгос яаж ирсэн бэ? Яаж хэлээс орсон бэ? Түүхий ирэр гэсэн байсан. Тэрийг тусдаа бичлэг болгоод ирээдэггүй л эндээс баг сонсч тоох хүн баг байхгүй. Тийм нэг ёо. Манай солонгос хэлний хичээл хийдэггүй юу? Тэр багш яа чинь зэн тэр багштай ямар дургүй. Манай бусад багш нар бүгдээрээ явах гэж үзээ жигэд гоё. Тэгээд тэр солонгос хэлний багш л ингээд нэг хамгийн дургүй төрлөө үнэ. Ягаад гэж дандаа ингээд гадаад хөлтөс сонсож байхдаа тэр хичээлийг тэгээд хүүхдүүдээс ингээд асуулт асуугаал ингээд юм юу яваад хүүхдүүд юус хариулдаг байхгүй юу?
Тэгээ би ингээ хариулангууд миний хариултыг тоодохгүй зөө ерөөсөө. Намайг ер нь ингээд ерөөс тоодохгүй. Тэгчингүүтээ нэг дундын шалгалт болоод тэгээд би ингээд би баг өөрөө 100 авцсан байна гэж бодсохгүй юу. Яг гэвэл шалгалт амар амархан би амар их бэлдсэн. Тэгээ би бүр ямар ч алдах бүр ингээд надад ингээд алдах юу ч байхгүйсэн заяа. Би амар өөртөө итгэлтэйс. Би баг өөрөө 100 авцсан байна гэж бодоод ер нь тэгсэн байсан бохгүй. Тэгээ бас дандаа бүгдийн эдитл нөгөө юухгүй юу. Тестүүд заяа. Зүгээр л дугуулах юмнууд. Тэг амар амархан шалгалт байсан. Тэгээ би өөрөө 100 авчлаа гэж бодож байсан чинь дараад нөгөө дүн харуулсан чинь 2 хүүхэд 100 авцсан заяа. Тэгснэ би болохоор 90 авцсан байсан. Амар сонин заа. Тэг баш ерөөсө шалгалтын цаасмаас харахыг хүсэж байгаа хүүхдийн хэлээр мэлэрээч гэж хэллээ. Тэгж хэлж сануулсан бол би асуух байсан л та. Тэг би тэгж харж марыг гэд хэлдэг байж гэд сүултээ харсан. Тэг ингээд 2 хүүхэд 100 авцсан. Би тэгээд ингээд нэг чалтаагууд баг 100 авчлаа гэж утсан чинь 90 авцсан байсан. Би тэг бүр юу бүр 9 хоног юун дээр алдсан болов гэж бодоо гайхаад хэрвээ би одоо энэ кемал дээр би үнэхээр өөртөө итгэлтэй ингээ хийгээд алдаагүй гэж бодож яхад хэрвээ яхад ийм доогоор авсан байх юм бол шууд багштай хэлээ шалгуулна гэж бодож. Тэр нэг хичээлэр ингээ намайг амар инээддэг зэрэг амар сонио. Мэдгүй. Өөр ингээ тоохгүй өөрх нь ингээ асуултанд хариулахгүй тоохгүйгаа хүүхдүүд рүү ингээл амар хараал ингээл заах гэдэг зөө. Тэг би болохоор тэр шиг хүүхдүүд асуултанд хариулаад ингээл хамт ингээ ярилцаад тэнгүүд тэр миний ирсэн миний тоо. Тэгээ ийм багш нарт хэн дуртай байх юм тэмцдэг. Би л дургу. Намайг уусаа A+ гаргахгүй хөө, намайг баг BC л гаргах гэж бодож байгаа тэр багш бол би. Тэр багш миний бас дургу төрлийн хүн. Би ч бас тэр багшийн дургу төрлийн хүн шүү. Би тэр хооронд аюу дургу юм шүү. Тэр бусад багш нар бол бүгдээр гоё. Амар хөөрхөн. Манай англи хэлний багш бас хөөрхөн. Би нэг англи хэлний за хоол ирсэн байдаг юм. Юу захилсан бэ? Mom's тавчаас захилсан. Бүр аим шиг бургер юм байна. Одоо ийм галзуу бургер юм. Амар хасанагт юм. Чикен бол аюу тасархаа. Ил чикент амар туртай. Арталтай. За хоол идчихлээ. Тэгээд би бас нэг мэдмэргүйсэн болохоор нэг 2 дахиад идэл цадчихлаа. Одоо нүг бодгийн ажиллагатай ч. Нүнээс сармасны бодог өөрөөрөө шууд ярилдаг болохоор зорилтынх нь ийм сармас бодог ярилцах гэж бас хэрэглэх ёстой. Би одоо энэ патроны сэрвээ яаж ярилцах вэ гэж бодоод. Патроны сэрв ярилцах арга үйлчлэр манайх авч. Юу нэ ярилцсан болов патроны сэрв. Үчис нүрээ угаагаад тантна. Одоохондоо ингээд одоо жоохон чийлэрч хөвтий. Сайхан хөвтнэ. Одоо эхнээс нь бичлэгийн эдитлээ байж дүү гэж бодож юм. Хийх юм байхгүй юм чинь. Уг нь байгаад л та. Гол зүгээр өөртөө жоохон амралталт өгч. Би сайхан бараг 2 цаг хөвтлээ. Зүгээр ч хөвтэйгүй шүү манайхаа би. Бичлэгээ эдитлээд одоо бараг ингээд дуусах төгчийн заяа. Би бол энэ бичлэгийг амар хүмүүс сонирхох байх гэж бодсон бохгүй юу? Энэ Солонгос сурах ямар идэг талаар тэг хүмүүс бас ингээм амар асуугаад идэв штэ. Тэг нааш ирэх байгаа хүмүүс ч ихэнсэндээ тус болох байх гэж бодоод хийсэн чинь миний бараг ингээд хамгийн үзэлтгүй бичлэгүүдээс 3 орж байгаа байхгүй юу? Бүр шок за. Би бол энэ бичлэгийг аваа ингээд хүмүүст хүргэх байх гэж утсан чинь хамгийн муу бичлэгт орсон. Нийлснээс хойш 2 өдөр 3 цагийн дотор заяа ингээд хамгийн дээдэлтэй минийх ингээд 1300 үзчихсэн байхгүй юу? Гэсэн чинь энэ бичлэг ингээд 500. Тэг ингээд хамгийн мууд орсон за. Бичлэг хийхээр үзэхгүй юм. Гэтэ яг намайг үзэж байгаа зөндөө хүмүүс байгаа гэж найдаж байна. Надад зүгээр л их үзэхгүй юм шиг санагдаад байгаа байхгүй юу? 2 өдөр 3 цагийн дотор заяа ингээд 500 үзчихсэн чинь 3 өдөр 3 цагийн дотор заяа ингээд 500 үзчихсэн чинь 3 өдөр 3 цагийн дотор заяа ингээд 500 үзчихсэн чинь 3 өдөр 3 цагийн дотор заяа ингээд 500 үзчихсэн чинь 3 өдөр 3 цагийн дотор заяа ингээд 500 үзчихсэн чинь 3 өдөр 3 цагийн дотор заяа ингээд 500 үзчихсэн чинь 3 өдөр 3 цагийн дотор заяа ингээд 500 үзчихсэн чинь 3 өдөр 3 цагийн дотор заяа ингээд 500 үзчихсэн чинь 3 өдөр 3 цагийн дотор заяа ингээд 500 үзчихсэн чинь 3 өдөр 3 цагийн дотор заяа ингээд 500 үзчихсэн чинь 3 өдөр 3 цагийн дотор заяа ингээд 500 үзчихсэн чинь 3 өдөр 3 цагийн дотор заяа ингээд 500 үзчихсэн чинь 3 өдөр 3 цагийн дотор заяа ингээд 500 үзчихсэн чинь 3 өдөр 3 цагийн дотор заяа ингээд 500 үзчихсэн чинь 3 өдөр 3 цагийн дотор заяа ингээд 500 үзчихсэн чинь
би зүйл хитрхи хүлээлт тавьсан юм шиг байна уу. Одоогоор би 2232 subscribe-тай байна. Гим хүслийн wishlist гэ байдаг штэ. Нэг шинэ он болохоор ингээ шинэ хүн болоод ингээд тэр ондоо гоё одоо тавьсан зорилгоуднуудаа юу гэдэг заяа та нар минийхийг харах уу? Би тэгээд яг тэг цаг хугацаа амар хурд юм аа. Би нэг саяхан хийсэн юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Наа чи ингээл хэдийн ингээд 30,000 subscribe-тай болно гэсэн зорилго. Йоо, би яг тэр үед нэг он гараад одоо ингээд бүхэлд нэг жил болж байгаа юм чинь би ингээд нэг жилийн дотор хангалттай 30,000 subscribe-тай болондоо би ингээд сайн хийндэ гэж бодсон байхгүй юу? Тэгээд одоо бараг сарын дараа он гарах гэж штэ гэсэн чинь би байгаа хэдлэг харалтаа 2232 10,000-д ч хүрээгүй гэдэг нэ. Гэхдээ би өөрийнхөө хувьд бол бичлэг хангалттай хийсэн гэж бодож байгаа. Зүгээр л миний бичлэгнүүд юу нэг хандлагатай байсан баг. Ер нь бүтсэн юм гэвэл ганц хоёр бас байна би. Яраж 30,000 subscribe-тэй болоог. Тэгээд 30,000 subscribe-тэй болохын төлөө за одоо skincare хий. Гээд миний ярьсан амар хуурайшилт болохоор энэ торидны юмнуудтай амар таарад идэм санагдаад шүү дээ. Ямар ч чигшүүлдэг. Тэг ийм байгаад миний хүзүү энэ нүүрний хоёр шал өөр. Тэг би нүүрээ кремдүүл миний хүзүү амар бор угаасаа өөр харагддаг байхгүй. Тэгээд кремдэг байсан ч гэсэн угаасаа миний хүзүү угаасаа юм бор. Окей. Эсвэл ярьсаа би хитрхи витамин С-тэй юм хэрэглээд цаагаарлаа. Ямар ч гэсэн миний хүзүү нүүр хоёр шал өөр өнгөтэйгээд. Тэгээ энэ дэр чинь би нэмээд крем түрхэхээр ч угаасаа хүзүү бүр хамаагүй амар ялгарч харагдах нь ойлгомжтой. Наад нь ойрт би юм амар давхар ирээд болоод байгаа. Бичлэн дээрээс л ингээ хараад байна л да. Бусад үед одоо ингээ зүгээр ч хатны харагдахгүй заяа. Бичлэг хийгээд тэгээд идэлхтэй ингээд хөө миний давхар ирүү гэх. Тэгэл давхар ирүү гарсан хэсэг гэлс татлаа. За тэ нэг миний нэг өдөртөө хамтайсанд маш их баярлалаа. Би ер нь намайг инстаграмаар дагвал би маш их баярлалаа. Тэгээд бичлэгтэй хамтайсанд баярлалаа. Тэгээд өөр гой бичлэгийн санаа ивэл доор бичээд үлдээгээрэй заяа. Одоо DJ-тэй болсон чинь тэгээ бичлэгээ бөмбөгдөд хийгээд байх болно. 30k subscribe-ийн төлөө. Он дахаас 30k болчих юм л гэдэг. За. Баяртай.